Энэ номыг дахиад уншиж байна. Харж За байна уу? нэрийн Энэ далаагүй ном. Ч далаагүй Монгол бөө мөргөлийн түүх гэдэг ном байна. Энэ номыг би одоо дахиад уншиж байна. Энэ далаагүй 58 онд бичсэн номоо 2009 онд нас сурахаас өмнө дахиад шинжилж бичсэн ном. Энийг би дахиад уншиж байна. Яагаад тэгэхээр энэ клуб хаус дээр бөөнрийн яриануудыг сонсоод би буцаад энэ хоёр ном харж байна. Опруга ном энэ хоёрыг. Би бол номоор харьцаж юмд хүнтэй ном уншснараа одоо тэрнээсээ ишлэл авч ярьдаг хүн учраас одоо би нөгөө нэг юунаас онгод монгодын ярианаас бичсэн номоог ойлгохгүй учраас эдрээрээ юу бариад энэ хүмүүс юу ярьж байгаа гэдгийг буцаад нөгөө нэг марчдсан байна. Энийг бол уншиж байна. Одоо нэг ном байна. За би нэг хоёр ном үзүүлээ. Бас нэг ийм ном уншиж байна. Монголын Одон зурхаан шестер гэдэг ном байна. Удаад одны тухай ингээд ийм ном байна. Монгол хичээрээ. За яг би хажууд байгаа хэд номнуудаа л харуулъя тий. За ингээд олон ном зэрэг харнаа. Манай саруулын сүүл бичсэн ном байна. Монголын тухай Америкийн хэвлэлд 1868-аас 1968 оны хооронд. За энэ гоё ном байна. Энээс ингээд ихнээс нь жоохоо явж байна. Нэг ийм номыг эргүүлж байна. За миний ширээний Байбл номныг энэ байна. Энийг одоо янз бүрийн юм хардгаа. Чингис хааны Монголд авчаа гэдэг сайшаалтгай ном байна. Би одоо нэг ингээд задарч унаад ах юм. Тэгээд эндээс янз бүрийн юм эргүүлж хардیں۔ Энэ нэгэд юм тогтоохгүй одоо хэцүү болчихсон нэг ийм үед тэгээд ийм байна. За энэ номыг бол би одоо 10 дахь удаага баг уншиж байна. Одоогоор бас харж байна. Ийм ном байна. Энэ ямар нэртэй юм бэ? Алшааны халахжуулын угсаа гарууллын түүх тэмдэглэл гэдэг ном байна. Энэ өвөр Монголд бичсэн. Одоо энэ манай хамаатан садангууд чинь дөрвөсөд болоод говьлтаагаас урагшаагараа хөвсөн алшаад байдаг хүмүүс байна. Тэгээд энэ ч одоо 1929 оны хядлаганд өртсөн хүмүүсийн үр сад бид нар байна. Тэгээд тэд олон хүнээ алуулж, олон хүнээ урагшна алдсан. Тэр хүмүүсийн одоо энэ дөрвөстийн түүхээр бичсэн урд үлчгсэн баримтууд байна. Энэний талаар бол би бас нэлээд юм судалж бас юм бичиж үлдээх санаатай байдаг юм аа. Манай аавын талын ах トゥ нар бол ихэнх нь одоо энэ үед одоо тайж нар бүр алгадаад ихэнх нь одоо байхгүй болсон ус байна. Тэгээд тэдний бас өөх түүхийг судлахын тулд одоо ийм ном хардгаа. За ийм номнууд байна. Одоо түрүүний яриадсэн нөгөө дуусгаагүй байгаа дахиад уншиж байгаа Монте Кристог ингээд ном орсоор ингээд байж байна да. Ингээд орсоор орсууд чи их гоёо Монте Кристог ингээд. Тэгээ энэ орс дээр ингээд эргүүлээд харнаа. Энэ чинь орс дээр бичснийг би ингээд буцаад энэ кирилл дээр буулгасан монгол дээр бичсэнтэй ингээд харьцуулаад байгаа юм. Муу хүн сонжооч мухар хөрсөжээч гэхтэр одоо Франц хэлнээс нь орчуулсан манай одоо онлайн дээр одоо байгаа юм л да. Тэр монгол дээр нь харьцуулаад нэг 2 3 хуудасаар нь харьцуулахад манайхны орчуулга бол одоо энэ нэгдүгээр тэр одоо жишээлбэл усан онгоц даруул тонгоцныхоо ойлгодгүй буруу орчуулсан юм байна. Хоёрдугаар цаг хугацааг манайх их буруу байд юм байна. Зангууга буулга гэсэн тушаал өгтөл зангууга буулгавч зангуунд ойрт гэсэн тушаалыг багтал зангууга буулгачд хоёр хуудасны дараа зангууга буулга гэж дахиад гарч ирж байгаа байхгүй. Ингээ тийм хам хум орчуулгууд байна. Тэр юм бол одоо энэ хэл мундаг хүмүүс орчуулсан л да. Манай энэ юу Монте Кристог үнийг тэгэхээр тийм нарийн юмнууд байд юм байна. Одоо нэг бөөс түүх өвчтөй болчихдог. Энэ янз бүрийн юмны эн чинь ингэсэн юм байна, ийм байд юм байна гэдэг. Ингээд л уншаад байна тийм. За англи номны хувьд бол энэ номыг одоо уншаад бас жоохоо явж л байна да. Одоо тэгээ түрүү үеийн номнуудыг бас ийм номнууд байна. Одоо энэ одоо Лорна Дон гэдэг ийм ном байна. Одоо энэ хүний одоо энэ бичсэн энэ Эксморийн одоо романс гэдэг энэ номыг одоо энэ бол 1800 хэд онд бичигдсэн. Тэгээ энэ номнуудаас юу сурж яах гэхээр бол энэ үг хэллэг тухайн ах үеийг л одоо үз сурж байна. Гэм номнуудыг ингээд орныхоо хажуу тавьчаад нэг нэгээр нь ингээд уншаад хараад байдаг юм аа. Тэгээд явж өгнө шүү дээ номнууд чинь ингээд өөр ингээд эргүүлээл дуусах юм байхгүй. Тэгэл эргүүлээл сөхөд харна. Одоо нэг сүулт гарсан бичвэрний бичсэн энэ Непкогоос гарсан Монголын тухай тэмдэглэлийг бас нэлээд уншаад одоо энийг тэгээ дууссан явна. Тэгээ дараа нь энэ юуг нь уншиж байгаа гэхээр энэ арийнхын тайлбаруудыг одоо энэ юу гэдэг энэ зүйлүүдийн тайлбаруудыг уншиж байгаа. Энийг жоохон чэйжилж өөртөө шингээж унших. Би ямар нэг юм уншихтаа шингээж уншдیں۔ Зүгээр уран зохиолын номыг шиг ингээл эргүүлээл уншаал аваад шидэд байдаг хүн бол биш. Ингээл богч ажиллаж байгаа шиг эргүүлээл ингээл хэрэгтэй маавал тэмдэглээл ингээл нэг тийм айгу ер нь л удаан юмд тийм. Тэгэл зуралдаа л байдаг тийм л хүн байгаа. Тэгэл тэр маягаараа л уншдаг. Тэгэл энэ Harvard байгаа номнуудыг харуулхад юм байна уу. Тэгээд өөр юмнууд бол одоо уншиж байна. Одоо ингээд гаргаад ирэх юм бол одоо яг ингээд миний хажууд байгаа номнууд зөндөө л байна тийм.
сүүлд нэг олж авсан ном би энэ Оросоос их ном авдаг болсон. Одоо тэр Hoarding гэдэг нэг өвчин байж тийм юм хураадаг, ном хураадаг, одоо янз бүрийн юм хураадаг тийм өвчин байна. Тэгээд одоо энэ номыг олоод авчихсан байна. Одоо Монголын нус төвчөө шүү дээ тийм ээ. Энэ болохоор юугаар халимаг хэлээр, бурят хэлээр тэгээд латин галгаар орос хэлээр ингээд нийлүүлээд явсан 90-ад оны үед гаргасан. Ингээд энэ дөрвөн хэл дээр яваад өгсөн юм ном ба. Тэгээд энэ дээрээс болохоор би нэг хаяа нэг ганц нэг параграф эднэр хараад энэ бүрээдээр ингэж хэлдэг юм байна. Одоо тургуудаар ингэж хэлдэг юм байна гэдэг үг тогтоох маягаар бас тэр адилхан монгол хэл юм чинь бас мэдхгүй хөөчнө үгнүүдээс сурчих маягаар ингээд үүснэ. Гэх мэтлээ ингээд ном яриад байх юм бол барахдахгүй. Ингээд нэг хэдийн номын ертөнц дотор л байдаг хүн тий. Тэр олон зэрэг харж байгаа номнуудаа бүгдийг дэлгээ тавьчихдаг юм уу? Хуудсыг нугалдаг юм уу? Тэмдэглэдэг юм уу? Зураад орчдөг юм уу? Яаж дараа нь олж авах вэ? Би номонд болохоор ерөөсөө тэмдэглэгээ хийхгүй. Илжин гаргахгүй. Ерөөсөө номонд асар хайртай. Хууц мус нугалахгүй. Тэгээ ийм байдیں۔ Тэгээ энэгээр ингээд тэмдэглээнүүд хийгээд ингээд наагаад яваад өгдөг. Тэгээд энийгээ хэрвээ алга болгочих юм бол тэгээд буруу хууцнаас л уншина гэсэн үг. Одоо уучлаа байхгүй. Тэгээд нэг уншихтаа бол 4 5 3 4 хуудасаар ингээд уншаад яваад тэгээд тойруулж уншаад яваад байна. Олон ном зэрэг уншдаг ухаантай тий. Тэгэхгүй бол ерөөсөө нэг номыг барьж дуусгах гэж байхгүй. Ийм л юм хэрэгэлдэг. Та нарын нэг ярианд номын чимэд 23 ном зэрэг уншдаг гэж яригч байсан. Чи хэдэн ном зэрэг унших вэ? Би одоо нэг тэм зэрэг л нэг 4 5 ном л. Би бол тийм мундаг том биш. 20 дээр нь уншиж чадахгүй. Миний унд бол 4 5 ном байх нь дараа нь би бол олохчгүй 20 хэд ном юм уу 30 хэд ном хажуудаа тавьчихсан. Би сая хэдэн номнууд бол ерөнхийдөө ингээд ойрын үед зэрэг хараад явж байгаа номнууд иймэрхүү юм байна. Тэгтээ нэг 3-4 номыг л ингээд яаж байгаа л дуусгасны нь бол нэг тийш тавьчаад оронд нь өөр ном авцраа тавьчихна.